хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэмдээц. Чимээгүй. Энийг аваад яав. Эрхэмдээц. Өршөөж хайр. Өршөө. Фитнесийн мэрэгчлэлтэн гिचгчээ. Гэтэл би ганц ч килограммжийг хассангүй. Эх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлсэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдах нэ. Одоо юм идье. Шоколад байхад имчилгээ хэнд хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэлбийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэгтэй байгаа. Хэн? Талх залуу. Талхны Монголог хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидэнтэй хамт явна уу? Баяр юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тосног чилээжтэй ноён талхаа. Тэнийг нарийн боовнууд. Би 7 хоногийн дараа олны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээц. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээц. Энэ царай муутай үгэн ноён талх юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Хотомшгүй олон амьдралыг. За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа, би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! Их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу, сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээц болил доо. Наад гомын чинь идгэж хийгээгүй шүү дээ. Амттай. Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоё ус хаашаа алгуулчих. Хулгайч энийг барь. Энэ талхыг шууд шоронтой очичхоор. Харин та нар энэ талхыг авчирсан хаашаа күртэндэ. Эрхэмдээц өршөө эрхэмдээц. Тэг эмгүй штэ хүлээгэж ой. Оо, шинэ кава. Дарамд тавтаа морин. Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Хатны жижиг болгож чадаагүй амттыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босно нь чиний л буруу. Мо бялуу. Яг зү эндээс яаж гарахаа мэдлээ. Юугны? Сайхан санаа оллоо гэвөө. Тийм ээ тэгсэн. Ахаад бүтлгүй төс чамаа гүндэг шарагч нь шалчихсан шүү. Үгүй талах шарагч нь хэд удаан байлгана.
Гайхалтай. Үнэхээр гоё юм болсон. Сайхан юм бэ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж үү лээ. Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна? Тэнийг талах. Гурван хай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яах өөхөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тань авчраад өгдөө. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талха, чи үнэхээр шилтгэн юм а. Тэр олон мэрэгжилтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг торшдог байж. Хатан урд наслаг. Ноён талах урд наслаг. Дараачийн уулзалтанд 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгээрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин болно. Энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Ой! Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Хэн сурч байна шүү? Ингэн гэж хэн мэдгөө? Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин балмаар байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Суу. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та босороо гүнжээ. Бурхан минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөийг багтаах гэж алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Баярлалаа.
Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилтан бэ? Суу, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснэр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй ноён талхны хийснэр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вүлээ? Хөө, энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна. Хөөсөө. Би чамд хог асгаад өгье. Болох юм уу? Бололгүй яах вэ? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ? Им юмыг хийж сураад байх шиг байна. Хэмбэ, хэн ингэж хайчихва? Миний машин. Их хууч гаргадад байгаа. Бас л хог юм байх гэж бодод. Үнжи. Таны хүснэ. Хуучирч зэвсэн энэ бөгшиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л та. Тэгээд бүх машинаа аваад ир гэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургуулийн хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 таймаар. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнч чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнж. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэлтэй болчих юм бол өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Бидний хөдлөр авах. Оо тэнгэр минь зав гардгал байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талх үсчин гинүү? Гүнж талх үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талх үсчин шилдэг. Явъя, талх үсчин дээр очие. Гүнж бяслаг 2. Мундаг байла. Ясга тоглоомонд очи нэгдүгээр юм аа. Хөөй, хинч иймэрхүү тоглож чадна штэ. Үгүй ээ. Одоогоор би чам шиг ийм сайн тоглодог нарийн бов хараагүй юм байна. Би харийн бов биш штэ. Бяслаг найзаа. Суу, хоцормооргүй бай шүү. Өдөштэй удахгүй эхэллээ. Явцгаая. Мэдлээ ноён талхаа. Үжилгээ? Та нар ямар үжилгт явах гэж байгаа? Өнөө арай гүнж төрсөн өдрөө үжилэг хийж байгаа. Бясалга хамт явмаар байна уу? Тийм ээ, явмаар байна. Ингээд би иймэрхүү тоглоомд үнэхээр муу юм аа. Бас хин бэ? Эрхэм дээдсэ бид орж болох уу? Араа
Эрхэмдээц таны онцгой өдрийг тэмдэглэх гээд нарийн боомнууд доор цуглчихсан байна. Миний би тааруу байна. Халуурч байх шиг байна. Бас ханиалга өнөөрөө би чадахгүй юм шиг байна. Гэхдээ эрхэмдээц та ядаж олон нийтийн өмнө гарч мэдлгүй. Улам тардад байна. Миний гэдэс гар утасны хямдхан тоглоом шиг дуурайд байгааг сонсохгүй байна уугүй. Би ганцаараа зовъё. За эрхэмдээц. Одоо тоглоно. Тэнгэр минь тоглоомын донг анзаараагүй гэж бодсон юм багт. Манай ван тус яанда. Энэ өдөр ч хүн чинь төрсөн өдөр сайхан болж байна шүү. Жоол нь амттай юм аа. Нэрээ амттай. Зочдоос уучлалт хүсье. Хүн ч өнөөрөө гарч ирж чадахгүй боллоо. Бүгдээрээ сайхан баярлалаа. Энэ төрсөн өдрийн үйлчлэгийг гүнжин царайсан штэ. Өвдсөн болов. За сүү боломж гарлаа. Өнөөрөө яах гэж ирсэн санаж байгаа биз? Тийм ээ. Үсчний газраас сурталчлах гэж ирсэн билээ. Урагшаа. Хөдлөх цаг боллоо. Сүү хүлээж ганцаараг минь орхиод явж байгаа мó. Би ноён талханд туслаад байгаа. Удахгүй эргээд ирнэ. Юу? Шудраг бос байна. Хинч танихгүй үйлчлэгэн дээр би юу их болч байна? Ядаж миний тоглоом байгаа юм байна. Тэнгэр минь уцгүй интернет их муу юм байна шүү дээ. Дээд давхарт сүлжээ сайн барих хэрэгтэй доо. Олчихлоо. Энд интернет сайн орж байна. Ингээд үсрээд эрэг үсрээд. Бас хожигчлоо. Ямар хэцүү юу вэ? Төгсгөлд нь зүүн дэше эргэж болохгүй. Тэнгэр минь чи намайг хэр удаан зогсож байгаа юм? Бүдүүлэг амтан. Хөөй, бүдүүлэг байх гээгүй юм шүү. Хуруунууд чинь муу тоглож байгаа нь миний буруу биш шүү дээ. Нэгдүгээр үеийг ч давж чадахгүй хэн байсан? Яаж тоглодгийг харуулад өгье. Юу хийгээд байна? Гайхалтай. Би энэ үеийг хизээч тавьж чадахгүй байсан. Нэгдүгээр үе их амархан шүү дээ. Яаж юм сайн тоглодог юм болоо? Ямар бочинлог юм бэ? Дандаа тоглодог байх та. Анхаарлаа бүрэн төвлөрөж байна. Бас их ухаантай байх та. Ухаантай чадвартай төгс ирэх хүн. Болчихлоо. 10 дугаар үе хүрчихсэн шүү. Юу? Аль хэдийн 10 дугаар юу? Ноён бисэлга чи ястай мундаг юм аа. Цаг хэд болчихсон бэ? 6 цаг болчихсон юм уу? Би явахгүй болохгүй. Хүлээж урда хаачих гэж байгаа юм бэ? Өнөөрөө шин донод цагдаа гарч байгаа. Яасан ч үзэхгүй өнгөрч болохгүй гэж байна. Битгий яваач. Бисэлга. Яг надтай адилхан донод цагдаа дуртай юм бэ? Төгс залуу. Тэнгэр минь 10 дугаар үеийг би хизээч давахгүй юм байна. Энэ үеийг давхад бислэг надад тусалж чадах байсан да. Даанч би хаана амьдрдгийг мэдэхгүй, утасны дугаарыг ч мэдэхгүй яаж ахин уулзах болж байна. Муухай өнөр нь л энд үлдэжтэй. Гүнж яасан гинэ? Нөгөө зүрхийн хулгайлжсан юм шиг байна. Юу? Миний хүүхдийн зүрхийг хулгайлсан? Хааны удмаас хулгай хийвэл зүлэгдэх юм өөхөх ялтай. Үгүй хатагтай. Гүнж үдшилэг дээр ирсэн нэг бясалган дурлжсэн юм шиг байна. Тэр бясалгыг бодоод өөр юу ч бодохгүй байгаа. Миний охин тэнэг бясалгнаас бол чадвар алдчихлаа гэж юу? Гүйтээ. Охинтойгоо би өөрөө ярилцах болно. Бислэг минь хамгийн сайхан бислэг. Хой! Чи та яах гэсэн юм? Охин минь би яаж туслах вэ? Ээж нь бүгдийг биелүүлээд өгье. Зүгээр л бислэгтэй ахаад уулзмаар байна. Хэрвээ чадахгүй бол Зарцмаар! Тэр бясалгын дарыг хамаарч ир! Эрхэмдээц би тэр хүүг хаанаас хайхаач сайн мэдэхгүй байна. Орвоо тэр хэдэн зуун төрлийн бяслаг байгаа. Чамд ачилгүй болгоход хэдэн зуун арга байгаа шүү. Мэдлээдэгтэй хот даяар хайж ихэл. Мэдлээ. Энэ одоо юу вэ? Юу болоод байгаа юм бол? Гүнж яагаад бяслаг хайгаад байгаа юм бол? Мэдхгүй.
Тэр бяцлаг их азтай залуу байна да. Хүүх. Гүнжийн төрсөн өдрийн үтсгэн дээр байсан бяцлагыг хайж байна гинэ. Чи үстэй тийм ээ? Би биш ээ найзаа. Би гүнжийн царайг нь хараагүй. Явцгаая. Тоглоомын газар руу явъя. Тэнгэр мэн гэж 100 сая ногоо өгнө гинэ. Хин дамаатай би. Ийм их мөнгө хинт ч хэрэггүй штэ. Бас цоо шинхэн снайк бокс ихийг өгнө гинэ. Снайп боксо нэгэ хэлэхгүй яасан бэ? Дараа уулзъя. Би явлаа. Хөөхгүй энэ дарааллын ээ. Хизээ тийшээ очих болж байна. Ямар удаан байна. Энэ дарааллын төгсгөл үү? Шинэ тоглоом дээр байгаа тоглоомнуудыг тоглоно гэж бодохоор л. Орд миний бит хаар байна. Намайг тавь. Таны төлөө талхны Монгол хотын бүх бяцлагийг суулгуулчихлаа ирхэм дээдсэ. Ганцхан таал бяцлагны үнэрийг мэдэж байгаа. Тиймээс та өөрөө мөн эсхийг тогтооно. Үнэн гэж юу? Миний хайртай бяцлаг наашаа ирэх юм уу? Өчигдөрхөн юм шиг л санаж байна. Тийм үнэрийг хизээч мартаж чадахгүй. Өнөөдөр гэж юу? Би тоглоомын шидсэн бяцлагтайгаа ингэж хамт тоглох нэ. За, эхний бяцлагийг түргэнээр улаарай. Эрхэм дайцын амгалан алтгий. Би таны төлөө ирлээ. Цорганц мазарила бяцлаг танд үйлчлэхэд бэлэн эрхэм дайцаа. Царай нэм дугуй байсныг санахгүй байна. Тэгээд чи миний бяцлаг гэхэд үнэр нь шинээрээ байна. Биш. Хүчээ гой хүлээлтэй. Сайн уу гүнжээ? Намайг чедар бяцлаг гэдэг. Хурц үнэрийг минь үнэртэж үзнэ үү? Тэгвэл та хайж байгаа зүйлээ гарцаагүй олно. Яа! Гэхдээ миний бяцлаг илүү гашаалсан. Хурц биш харин муухай үнэртэй. Дараачих нь. Би цэнхэр бяцлаг байна хадагтай. Сайн уу? Би бол Рикото. Дараачих нь. Намайг Иментал гэдэг. Дараачих нь. Намайг утсан гавда. За. Дараачих нь. Энэ бүхэн чинь дуусах юм уу? Энэ янзаараа би бяцлагаа олохгүй юм байна да. Бяцлаг минь яачихсан юм бэ? Эхэн дайцээ. Одоо битгий бууж өгөөч. Энэ дэлхийд зөндөө олон бяцлаг үлдсэн байгаа. Та удахгүй тэр хүүгээ олно. Олохгүй. Ингээд дууссан. Би насан туршдаа гонег л нэ. Чи мөн үү? Миний бяцлаг үнэр нь мөн байна. Үнэхээр мөн байна штэ. Гүнжээ, төрсөн өдрийн үдшилэг дээр чинь байсан бяцлаг би байна. Танд үйлчлэхэд бэлэн. Бяцлаг минь үнэхээр хүрээд иржээ. Энэ хамаагүй чаалыг хайхад байсан хэрэггүй. Сонирхолтой байх юм. Та өнөөдөр сэтгэл татам харагдаж байна. Бяцлаг минь 10 дугаар үеийг давж чадна үсттэй. Тийм ээ? Юу? Надаар тоглоом гэж л хайгаад байсан юм уу? Тийм ээ, мэдээж. Энэ тоглоомыг дуусгах чи туслана үсттэй. Мэдээж. Чи хамгийн мундаг бяцлаг. Ямар гайхалтай чадварлаг гэж. Үнэн гэж юу? Сүүлийн үеиг нэм хурдан давчлаа штэ. Бяцлага сайн байна. Зүгээр дээ. Та яаж байна? Харсан өдрөөс миний зүрх зөвхөн чиний төлөө зохиолж байгаа. Надад чиний тоглоом хандаж байх төрнөөс өөр юу ч бодогддгүй. Энийг талархсан сэтгэл гэж бодоорой. Үгүй. Нин үед зогтно гэж байхгүй шүү. Эрхэм дайцээ. Та зүгээр үү? Наад бяцлага барь. Энч гүнжид үгүй гэж хэлдэггүй юм. Энд ямар доонод нь болоод байна? Байна уу? 911 үү? Бүгд намайг үнэрлээд энд ухаан алдчихлаа. Ямар яаралтай хэрэг гарсан бэ? Байна уу? Байна уу? Бялууны хурим. Амтад гамбургерийн талхам ин гэж юу хийчихсэн? Эн чинь нэмэр алга. Ямар хямдхан муухай жар хэрэгэлсэн юм бэ? Өнөөдөр миний хурмын өдөр. Тиймээс би зөв хэмээн байна. Тийм юм шаардаад
байна уу би? Би хүслээ хэлье. Хамгийн сайн гэж дээд хэсгийн зөндөө их органик Франц таргаар бүрэн ургах удирдах болоогүй хамгийн сайхан ховор хамгийн амтад жимс. Гараар хийсэн бэлэг шоколад аврах домгүй зээлзгэн дээрэс нь чихэн алтан уртас мөн үнэтэй гүргэм. Тийм их юм шаардлагатай гоцтой. Битгий мартаараа дээр нь малтан мөгний тас түрхэн шүү. Өнөөдөр амьдралын минь хамгийн чухал өдөр. Тийм ажлаа хийгээч. Бой чи Юу? иллэг хийгээд өг. Өдөржин ажиллаад гар өвдчихөж. За. Чадах юм чи нөө. Ядаж чанга бариач. За, эрхэмдээцээ. Тэр чанга биш ээ. Чи яачихсан юм бэ? Би гүн шүү. Яаж чадаж байна? Үүнхээр уучлаарай. Шоко баха. За. Хоолоо өвдчихлөө. Бүх юм авчраад өгөөч тийхүү. Баяр юм. Ягаад чихэрлэг биш байгаа юм? Муухай амттай байна. Надад ч жуус аваад ир. Гоё амттай шүү. Манай хотын хамгийн шилдэг үсчин гэхэд талхнууд минь үйлчлэгээ тун муу байна да. Тийм байлгүй дээ. Энэ удаа чамд аз таарлаа. Харин дараа чамайг хатан ээжтэй хэлнэ шүү мэдв. Та нар бүгдээрээ шорон суун. Хэрэггүй дээ хадагтай. Хүү, яадаг ядрахавэ. Хөөе, та зүгээр үү ирхмээ? Гүнж гэж яста ирэх юм балаа юм аа. Одоо би болсон байхаа. Үсчний газар хай. Уучлаарай, манай хаасан. Гойж надад туслаач те. Өнөөдөр хуучны залуугийн мань хурам. Би гой харагдмаар. Хуучин найз залуугийн хурим аа? Тийм ээ. Гүнжтэй сүү тавьсан залуу цагтаа миний хвээсэн. Олон жилийн өмнө бид хоёр их сургуулийн хосууд байлаа. Элсэн чихэр ордонд ажилд орохын тулд маш их хичээсэн. Надад насан туршдаа хамт байна гэж амласан. Би дэрэгдэн байж хайрлаж халамжилдаг байлаа. Гэвч ажилласаа болж цоошин сонирхолтой болсон. Нэр нь Гүнж. Тэгээд бид сонсон. Хөөдгөр нэгдээ. Яаж тийм юм хийдэг байна? Энэ охины үсийг яг одоо засч өгье. Тийм ээ тэгээ. Бас хааны гэр бүлд хариуг нь барих хэрэгтэй. Би ядраад байна. Дараа ирээрээ. Ирхмээ, та хэрвээ тусалвал би орой болгон илүү цагаар ажиллана. Тэгэх юм уу? Өшөө авалтвал тэмцэх зөв шалтгаан. Би ч гэсэн амралтын өдрөөр ажиллая. Хөө, нэрээ юу? Тэгвэл хийх ажил их байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. Чи бяслагны амттай болохоор сүүн крэм гоё зохино. Юу гэж бодож байна да? Үгүй. Би ямар харагдах ёстойгоо мэднэ. Намайг гүн шиг ганган харагдвал. Бясалган дээр өндөр жимс хийх гэж юм. Тэр болохгүй. Тэхүүлдэ ирхмээ. Гүнжээс 10 дахин хөөрхөн харагдмаар байна. Тэгээд бүгдд нь харуулна. Хуучин найз залуудаач. Тэгвэл сонголтгүй юм шиг байна. Сүү хамгийн ганган орцнуудыг аваад ир. Мэдлээ. Ямар байна? Гоё байгаа биз тийм ээ? Ингиж гуймаар гол байна. Ахаад чаахныг нэмээд өгч болох уу? Хүнд болно шүү дээ. Тийм ээ мэдэж байгаа. Гэхдээ би таана. Манго, усан үзэм нэмээрээ. Мэринг. Шарсахөөс чихэр. Одтой чихэр. Тийм ээ гайхамшигтэй. Би хорвогийн хамгийн хөөрхөн амттнаас ч хөөрхөн байна. Энэ гайхалтай шин дөрхөө хурдхан шиг харуулмаар байна. Хуучин найз залуу маань. Чи хурим руу очиж чадах нь уу? Чадлаа яах вэ? Хөөрхөн болж байвал хүзүүний өвдөлт хамаагүй. Гүн шиг харагдаж чадна гэж боддог би ямар тэнэг юм бэ? Зүгээр л хуучин найз залуугаас өшөөгөө авах гэсэн юм шүү дээ. Зөх болоогүй шүү. Өөрөөрөө байх нь энэ тэмцээнд ялах арга. Би залруулж чадна. Чамайг хорвогийн хамгийн сайхан бяслагтай билүү болгоод өгье. Маш их баярлалаа. За, их цаг боллоо.
Би хизээч ингэж харагдаж байгаагүй. Цааш нь болсон юм шиг санагдаж байна. Тийм ээ, өмнөхөөс хамаагүй дээр болчихож. Энэ л чамд зохиж байна. Одоо ингэж яв та. Хуримнаас хоторч болохгүй штэ. Амжилт хүсье. Шинэ өөрийгөө харуулад өг. Тэр өөдгөө амтан чамайг хайсандаа харамснаа гайгүй. Маш их баярлалаа найзуудаа. Өнөөдөр бид Энэ тэний хүмүүс ямар хүн юм? гүнж баг намттай гэдэг үгийг сонсч байгаагүй баха. Хэлээд яахав? Галын аюултай харагдаж байна. Чимээгүй. Та нарыг шоронд хийчихгүй яах юм бэ? Одоо ингээд бүгжон солилцъя. Марсипан минь гэж. Энэ юу болоод байна? Хөөх юм аа. Ямар харц болоо юм бэ? Сүйт бүсгүйгээс ч хөөрхөн харагдаж байна. Чимээгүй л дээ. Энэ хий юм? Чамд баяр хүргэе. Гүнж чамд яг тохирно. Байцаарай. Энэ хүлдүү бясалгатай бядуу хуучин найз охин чинь юм уу? Нөгөө юу? Уучин найз охин. Одоо ганц би гэсэн үгүй. Хэрэг болно гэвэл надад дугаараа өгөхгүй юу? Надад ч Чи ямар хөөрх юм Сигурын бэ? хатад дугаараа өгөөч. үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Дугаараа өгөөч. Юу болоод байгаа юм бэ? Би үзэсгэлэнтэй суудсахгүй. Би илүү онцгой. Ямар хөөрх юм бэ? Чи намайг хийж байгаа үстэй. Түүхий зөөлөн талх минь би ихнэр чи шүү. Өнөөдөр миний өдөр бүгд чамаас олж байгаа юм. Чамаг шоронд хийж чадна шүү. Үгүй. Ой. Тэр үзэсгэлэнтэй. Өрчөө гүчтэй эрхэмдээдсэн. Та надад дугаараа өгөөч. Антаа зураг агуулж болох уу? Үгүй. Би эхэлж асуусан. Хааны царай. Зүгээр орхихгүй дээ. Ханхуу юу болов? Тийм олон язгууртны өмнө намайг яаж гутаад чадаж байна? Гутаасан хэн тэрв? Ялуу хатан хаалт байхгүй юу? Ямар их амттай хоолнууд вэ? Стейкс талайн хавчи бүтэн шарсан дахиа хүртэл хэм бэ? Хатантай. Цэцхийн тостой байхыг чи юу ч хийгээгүй байж ягаад ийм үнэтэй хоол идэх гээд байгаа? Өдөр чи өрөөндөө зүгээр хэвтэж, шүнжин тоглоом тоглож, хөөрхий амттангуудын араас л дагаж гүйдэг үсттэй. Татвар хороож байдаг чам шиг юмд ийм хоолууд өгөхөөс хайран байна. Өөрөө ч гэсэн юу ч хийдгүй байж. Чи тэнд байгаа гахаан гэдэгтэй тутан гээд. Юу? Хатан намайг гахаан гэдстэй зутан идэх гэсэн. Ямар там шиг гутам шиг вэ? Үнэхээр уурчин хүрсэн байх. Зөвхөн тэрч биш. Энэ амралтын өдрөөр надтай хамт дарвуу цавар аялах уу? Дарвал цэгтэй юм уу? Ханхууж харахгүй мөн дөө. Цэцгийн тостой байгаа. Чи хитэн настай болчиход одоо хүртэл унтаж байгаа ч гэдэг юм. Энэ дотор хувцас өөрөө угаа. Юу вэ? Хүүхэд төштэй өмдөө шигээ тогтоо яах вэ? Үгүй, тийм биш. За явж би засаа. Ялуу хатан хаан. Би хизээ нэгэн цагт их чиг суудлаас нь буулгаад өөрөө хаан болно. Үнэхээр хаан болмоор байна уу ханхүү? Хэрвээ тийм бол надад сайхан арга байна. Чи талах үсчин мөн үү? Мөн байна. Өөрөө хэн бэ? Өөрийн чинь гоёх ёстой талах байна. Та чинь тийм ээ. Энэ хүн бол талагчны хотгоны хааны гэр бүлийн 2 дугаар хүн. Цэцгийн тостой вафл ханхүү байна. Чамайг хааны төрхийг бүтээж чадна гэсэн. Наад үгүй хэний сонссон юм? Ямар үдэ? Би хаан болох төрхтэй байна уу? Санахын ч хэрэггүй. Жим бидлэн зассан хөмсөг. Шүнжин тоглоод ядарсан нүд. Чихэрлэг юм эдсээр байгаад хорхойдчихсан шүд. Ханхуу та харин ч ажилгүй хүн шиг төрхтэй байна. Гүү ирэх мэ? Талха. Намайг хааны төрхтэй болгоод өгөөч дээ. Яагаад хааны төрхтэй болмоор байгаа юм? Энэ улс Бялуу хатан хааны дарлал зов чаналж байна. Би хаан болоод талхчны хотыг амьдрахад таатай орон болгох болно. Ой, наад үг чинь урвал тийм гэсэн үг штэ. Харин л дээ.
Чи бодоод үзтээ. Хатан хаан ард иргэдийн хоол хүнсийг булаач. Зөвхөн өөрийн жаргалыг л хайдаг. Алдуудтайгаа хүч хэрэглэн харьцаж яваа. Энэ таны бод юм уу? Амшиггүйгээр хатан хаантай өгсөрж байдаг. Харуул энийг тойрон гинт рүү амлаа. Үгүй. Хатан хаанч муухай л да. Хатан хааныг буулгаж байж энэ улс аврагдана. Надад туслаач тэ талхаа. Үнэхээр тийм бол өөр арга алга да. Намайг дагаад яв. Энд ирээд сууч. Хааны төрхтэй болъё гэвэл тэр хэмжээний өвдөл даган шүү. Тэвчин биз тэтэйцээ. Хаал болж чадна гэвэл ямар ч шаналлыг давж чадна. Тийм болоо. Хааны төрхтэй болгоод өгье. Яаж угаа чи нэнвэ? Хааны дух угаас уудам тал шиг өргөн байх учиртай юм. Хөмсгөн тэнгэрт дүүлэх бүргэд мэд. Хаад мэд том хамар сайхан луу мэд зузаан уруул. Бүх буйныг дууддаг том гэгчин мэнг. Дээр нь нэгэн утас мэд ус тавьчихвал одоо дууслаа. Ямар болсон болоо? Яаж байгаа чи нэнв? Миний хөөхөн царайг ийм аимшигтай болгож юу байдаг? Наадах чинь хаан болох төрх. Үнэхээр ийм царай муутай болж байж хаан болж чадах юм гэж юу дээ? Гэвч ингэж байгаад чамаагүй их чиг хаан сэнтигээс буулгах болно. Хүлээгээрэй. Хэцээч наадхаа арилгаж болохгүй шүү. Тэгэх юм бол бал. Дагс харахыг хариглана. Ийм муухай царай байдаг гэж юу? Би яг бөөлчих гэдэг. Намайг хараад ингэж хэлж байдаг. Одооноос эхлээд би энэ хотын хаан. Тэглгүй яах вэ? Хатан хаантан ойрд байрны үн өсөж иргэдийн зовлон их байна гинэ. Дэргүү бол буудалд амьдрахад болох юм биш үү? Ядуу хатан хаан. Юу? Хэмбэ ийм муухай царай гэж байдаг? Хайр дэгч минь намайг танихгүй байгаа мó. Чи ч нарай. Цэцгийн тостой вафел уу? Тийм ээ. Энэ ус одоо таних биш ээ. Цэцгийн тостой вафел минийх болсон. Юу гэж тэмээрэд байгаа юм бэ? Харуул. Энийг яг одоо хөөж гаргацгаа. Ихчээ, энэч намайг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл миний царай бол хааны царай. Яагаад ч харж чадахгүй нэ? Цаашаа болоо. Би одоо энэ улсын хаан. Я, өнөөдрөөс эхлээд би энэ улсын шинэ хаан болсон. Бүгд нааш хараарай. Юу хийгээд байгаа юм? Дэшээ харгээд байна штэ. Амтрал таахуудаа ийм муухай царай харж байна. Тохын аргаалга. Энэ хэвэлцоо. Ийм царайтай байж хашгирахаар бүрийн нэттэй юм аа. Албатууд маань миний үгэнд орохгүй. Намайг шоолоод байна. Юу болоод байгаа хэрэгвэ? Хаантан улсын ажлыг зүгээр албатуудаа даатгаад үдшилэг хийцгээе. Үдэшлэгээ? Таныг хаан болсон гэд том үдшилэг бэлдсэн байгаа. Хөөхөн амттангууд ч гэсэн олныг уурсан. Нэрээ юу? Тэгвэл хурдан явцгаая. Хөөхөн амттангууд дүүрэн цуглжээ. Цэцгэтэй вафелгүн хаан болсон гэвүүдээ өмдөндөө шийдэг байж яаж хаан болсон юм болоо? Бүгд хөгжилтэй зугаацж байна уу? Би та нарт зориулаад тусгайлан хийж байгаа үдшилэг болгохоор хандлаа зугаацж. Ямар муухай царайтай юм бэ? Мэдгүй. Өмдөндөө шийдэг байхдаа ийм царайтай байгаа юм шүү дээ. Хай юм ата явцгаая. Би чи яаж яагаад ийм царайтай болчихсон юм бол тохоо? Энэ одоо юу вэ? Бүгд миний царайг хараад зүгтээд байна штэ. Одоохондоо таны царайг хараад дасахгүй байх шиг байна. Сайхан санаа оллоо. Бүх ард иргэдийн өмнө та хаан болсон гэдгээ зарлах хүлээн авах ёслол хийвэл ямар өвдөө? Хүлээн авах ёслолоо? Наадах чи сайхан санаа байна да.
Шинэ хаан ямар царайтай болоо? Тийм ээ. Бялуу хатан хааны дүү гэсэндээ. Оо. Ард олон минь энэ улсын шинэ хаан нэгдүгээр цөцгийтэй вафл залдран ирж байна. Үнэхээр царай муутай юм аа. Тэр дарваас нь том уруудыг хараач. Царай ямар ингэдэй юм бэ? Тэр мингэн бас юу вэ? Ээж энэ ах их царай муутай юм. Гүштэй хүмүн. Царай муутай юм. Төрснөөс шаарсан хамгийн царай муутай юм байна. Бүгд чимээгүй байцгаа. Тэр таргуур уруулдыг нь хөдөлж байгааг хардаа тань Мингэн дээрх үсэн хийсэд байна. Энэ юу вэ? Болж албатуудыг хүндлэлийг хүлээж хөөрхөн амт тунгуудтай хандлаа үерхэж бүх ард олны хайрыг татна гэж бодсон чинь миний санаагаар болох юм нэг ч алга. Юун хааны дүр төрх. Энэ муу урул ямар ч хэрэг алга. Юун хатчиг хамар утгагүй юм. Ханаас нь харахаар бүргэд байгаа юм бэ. Зүгээр цахлаа л байна. Миний ус хацраагүй. Өнөөдөр ганц өдрөл сайхан царайгаар хамтаа зугаацнаа. Болохгүй хаан тан. Хааны царайгаа арилгачихвал хаан сентигээс хөөгдөж магадгүй. Намайг тав. Би явж түр зугаацчихаа гэрий. Цэцгийн тастаа баг. Чи аимшиггүйгээд миний суудал шунсан юм биз дээ. Тэгч яаж царийн шоронгоос гараад ирсэн юм бэ? Эд гаргасан юм. Чи наад муухай царайгаа ашиглаж түр зур хаан болсон. Одоо царай чинь байхгүй болсон хойно сентигээс буу урвагчаа. Цэцгийн тастаа бафал. Урагстай чи шан би хангалттай хүртэй нэ. Хэд хоногийн дараа. Ой, юу вэ? Сайхан юм болоо юу ээ? Бүгдээрээ хөвдөрөө. Тэгээд яах гэж урвж байгаа юм бэ? Хаан болох гэж царайгаа муухай болгуулсан хэрэг үү? Эрх мэдэл гэж тэмч чухал юм гэж юу? Хааны царайгаа битгий арилгаарай гэд байхад хааны царайтай биш үхэх царайтай болж чаж.